Тодорхойлог ярилцлагын цаг маань үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор төрийн өндөр дээд намч тоол ухаатай мөргөн дээдсийн улаач Осор Чамаа. За Чингисийн Монгол залуучуудын холбооны тэргүүн нэг хөл нар өртөө олцож байгаа. Тэгэхээр би түүхэн нэг алтан дээд үнэ аялуу гэж яриад тахлаар бас тэр болгон хүмүүс мэддэг учраас ямар утга учиртай юм их болгож яриад байгаа гэдгийг бас сонирхож байгаа хэл да. Тоол ухаатай мөргөн дээдс маань Чингис хааны зарилгаар 3 үеийг дамнасан бас тэрнээс цаадах үеийг хүмүүжүүлэх тийм агуу том үүрэг авч энэ сайхан судрыг бичсэн юм байна. Тэгэд энэ судрт маань Монголын ёс заншил, өв уламжлал, тэрч байтугай хууль цааз давхар бичигдсэн байгаа. Тэгээд одоо бидний хэлээд яриад идэг одоо энэ гаднаас орж ирсэн хиллэг гэдэг тэд нар маань энэ үеэс өмнөх одоо тэр тоол ухаатай мөргөн дээдсийн үед юу гэж хэлэгддэг байсан. Яаж одоо зарчим ийм ямар хууль цаас ямар чацамтай байсан. Монгол хүмүүс ямар хүмүүжлтэй байсан. Яаж хүмүүждэг байсан. Ургаан яаж мэддэг байсан. Цусаа яаж таньдаг байсан. Гэх зэргийн маш нарийн Монгол ухаанууд энэ сударт маань багтсан байгаа. Бас тэр үеийн одоо бидний жил сар өдөр гэдгээр яригддаг зүйлүүд маань судар дээр жил сар өдөр нь яг тэр Монгол ухаанд юу гэж хэлэгддэг байсан давхар орсон байгаа. Бас дээрээс нь зөвгнөл бас орсон байгаа. Одоо бидний одоо энэ үед хэрэгжилж байгаа бүх зөвлөд маань яригдж байгаа бүх зөвлөд маань тэр ч одоо бидний өсөж хүмүүжсэн ухаанууд маань хүртэл тэр үед зөвгнөд бичсэн байна. Тэгээ түүнд нь зориулаад бүр хуулийн цаазын тогтоогод өгсөн байна. Тэрнээс гарах аргыг бас тогтоогод өгсөн байна. Тэгэхээр ямар агуу байх вэ? Хитэн үеэр нь дамнаж хардаг тийм мундаг ухаантай дээдсүүд байсан байна. Гэтэл бид нар үнэхээр хажууд нь харамсалтай байна. Өнөөдөр хардаг, цаатал маргаашаа хардаг. Тэрнээс цаадах үеийг хардаггүй, өөрийгөө хардаг, үр хүүхдээ хардаг. Тэрнээс цаадах удам өгсөн хархан болцсон үе байна. Тийм болохоор энэ судрыг хүн болгон маш нарийн уншаасаа гэж бодож байна. Энэ судрын бүр амтанд нь ороосоо гэж би бодож байна. Энэ судрын маань хүмүүс нэг уншаад ойлгохгүй. Одоо жишээлбэл Монгол гэдгийг моногуул, нийгэм гэдгийг нийг хэмж гэдэг юм уу шал ингээд одоо бидний яриагаас тийс ондоогоор бичигдсэн Монгол хэл тийм байсан байна. Тэрний үг болгоно, үсэг болгоно цаанаа утгатай байсан юм байна. Тэрийг хүн болгон шинтээд бүр уншаасаа гэж бодож байна. Одоо тэгээд дээдс маань хэлдгэлтэй та нарын үгний ард үг байдаг бол бидний үгний ард амьдрал явдгийн шүү гэж хэлдэг. Тэр нь үнэхээр судар дээрээс уншаад үзэхэд тийм. Ганцхан мөрийг уншаад бүр өстө тогтоогоод ингээд бариад уншаад өнөөх ганцхан мөрөн дотор бидний өнөөх амьдарч байгаа нийгэм маань тэр чигтээ багтцсан байна. Тийм болохоор энэ агуу том судар юм шүү. Тэгээд Сорхогдсон бүхий хатан бол дээдс дээр маань шавилж ирсэн сайхан шавин л та. Дээдс маань хамгийн хайртай шав маань. Тэгээд энэ судрыг Сорхогдсон бүхий хатан чуум мэргэн татаатангой гэд сайхан өндөр дээдсүүдтэй маань дээдс маань өргөнд биччихсэн юм бэлээ. Тэгээд Алтан дээд үнний аялгау судар маань анх эхлээд дээдсийн маань бичснээр бол төрийн өндөр дээд тийм судар гэсэн нэртэй байсан юм билээ. Тэгээд Чингис хаанд хөргүүлж өртөөлж очихтаа очоод Чингис хаан маань уншиж үзээд Алтан дээд үнний аялгау гэж нэрлэмээр судар байна гэж алт гэдэг маань энэ дэлхийн бүхэлд нь гагнаас барьдаг алт. Алтан дээд гэдэг маань хамгийн өндөр дээд язгуур одоо бүү тарих гэсэн. Бөө гэдэг маань язгуур хамгийн гэгэрцэн тэрхийг бөө тарих гэдэг юм байна. Тэгээд алтан дээд үнний аялгау гэж аялгау үнэн бол үннээс унана гэж байхгүй худлаас унах хэцүү гэж дээдс маань хэлдэг. Тэгээд магадгүй үнэн гэсэн юм шиг байгаа. Тэгээд аялгау гэдэг маань ямар ч хатуу зүйлийг ямар ч харгас муу зүйлийг уураач чаддаг аялгау гэдэг. Тийм утгаар нь алтан дээд үнний аялгау гэж нэрлэгдэн зүйтэй юм байна гэж Чингис хаан зориг буулгаад тэрнээс хойш алтан дээд үнний аялгау болсон төвхтэй. Дээрээс нь дээдс маань тэр сайхан шавнартайгаа энэ алтан дээд үнний аялгауг бичиж байхдаа бүр ингээд тэр хамт бичиж байгаа мөртлөө тэднээсээ хүртэл хаана хийснээ нуудаг, хаанаас гаргаж ирснээ нуудаг. Бүр баг өөрөөсөө нууж энэ судрыг бичижсэн. Маш тийм хамгаалтанд ор бичижсэн. Тэгээ Чингис хаанд хөргүүлэхдээ тийм жингийн тэмээн дотор, ачаан дотор нэг ширхэг нэг хууцаар би зөөгөн барир байж
тэгж маш нарийн байж эзэн хаанд маань хүргэгжсэн гэж түүхтэй. Тэгээд одоо тэр 13 дугаар зууны үеэс одоо үед өртөөлж ирсэн зүйл нь бол хөхнөхөө овогт тийм хүмүүст хөхнөхөө овогтынханд маш том шалгуур тавьж агаад тэгээ хөхнөхөө овогтынханд үүрэг даалгавар болгоод амаар ухаанаар тарихаар чэйжлүүлж ирж өртөөлж энэ үед ирсэн. Хамгийн сүүлийн өртөөлөгч маань одоо Нүрзэд тагсан маань байна да. Нүрзэд тагсан маань энэ сайхан судрыг бидний үед маш сайн өртөөлж ирсэн. Дээрээс нь бидний одоо өнөөх босоо бичин мартсан байгаа энэ үед бидний уншаад хийдэг өнөөх хэвтэй бичигт нь оруулаад өнөөх бидний тархинд нь тааруулаад ингээд сайхан бүгдийг дэлгэрүүлээд ингээд бичиж өгсөн байна. Гэхдээ дээдс маань тэр үеийн үгийг үгээр нь л байлаг хизээч хаанч хинээч тархинд тааруулах гэж тэр үгийг өөрчлөх ёсгүй. Тэгэх юм бол түүх гуйдгаа гэж хэлж ийсэн. Тэгээд яг тэр үеэр нь кириллээр хөрвүүлээд ирчихсэн байна. Тэгэхээр хамаар дамжиж ирсэн гэхлээр юу сонирн байна л да. Бид чинь одоо 13 дугаар зуунаас хойш одоо 700 жил амаар дамжиж ирсэн. Хэдэн үе дамжих уу? Тэгээд түүхийн хатуу ширүүн үед тийм одоо манжин дарлал 200 гаруй жил байлаа. За тэрнээс хойш хилмигдүүлэлт одоо Орсын хараа тэгэл арчил өнөөдрийг хүртэл яаж ирсэн байх уу гэдэг бас 200 гаруй жил гэдэг бол 2 3 4 үе байна шүү дээ тийм 200 жил гэхлээр. Тэгэхээр энэ үеүүдэд хэрхэн яаж ирсэн тухай бас сонирхол. Нүрзэд тагсны удам буюу хөхнөхөө өгтийнхэнд маш том шалгуур тавьж ийж энэ судрыг чэйжлүүлж ирсэн юм байна. Ер нь бол хөхнөхөө биш, хөхнөхөө өгтийнхэнд биш өөр бас авгуудынханд бас шалгаж ил байсан юм байна л да. Гэхдээ тэр шалгуурт нь тэнцсэн хүмүүс маань хөхнөхөө өгтийнхэн маш үнэнч, маш сэргэг ухаантай Монгол ёс заншлаа мэддэг тийм мундаг хүмүүс байсан юм байна. Тэгээд удам ухсаагийн хүртэл дараагийн удам ухсаагийн яаж бэлтгэх вэ гэдэг аргыг бас мэддэг тийм сайхан улсууд байсан юм байна. Тэгээд тэр хөхнөхөө өгтийн удмын сайхан ирчүүдээс шалгахтаа одоо нэг бидний хэлээд байгаа шүтцийг ингээд хавираал асаад унтрахтан хідэн үг чэйжсэн байна вэ? Тэрнийхэн утгыг ямар мундаг ухсан байна вэ гэдгээр чэйж төлж тэг ухаанд ингээд суулгаж ам дамжуулж ирсэн тийм мундаг нэрийн шалгууртай юм. Тэг хизээ ном болж ирсэн. Одоо яг хизээ юм баримттай бас амаар дамжиж явсараад ирсэн мэт тийм үү? Энэ яг энэ их сурвалж дээр Нүрзэд тагсан амьд сүрэн багтаа бол хийсэн байгаа энэ ном дээр хэдэн ном бай тодруулах. Тодруулах юм бол яг хэвлэлтэнд оруулсан 2000 онд гэдэг юм байна. Тус сайхан байна. Тийм. 12 жил юм. Тэгэхээр тэгвэл Хөх Монголыг төрөөр бадаргахтай нэр эзэсгийн алтан дээд үнний аялгау гэдэг нэртэй номыг 2000 онд хэвлүүлээд тэгээ 2002 онд болохоор энэ нүүдлийн соёлоор бадрах эзэсгийн алтан дээд гэрээ гэдэг энэ номыг гаргасан байна. Тэгвэл бас Чингис хааны тайлбар техникийн товчон гэдэг ийм 3 ном амьд сүрэн багтаа дэвтэртэй болгосон байна. За ингээд харамсалтай 2003 онд тэр хүмүүс маань мөнх бүсийг үзүүлж мөнх тэнгэртэй гарсан. Тэнгэр тавьсан байна. Тэгээд энэс хойш үйл ажиллагаа нэлийн одоо цардсан гэж хэлж болов тий. Одоо баг суларсан. 2005 онд бас нэг ном гарсан байдаг. Гэхдээ амьд сүрэн биш тийм ээ. Гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр нь нэлийн говьж яваад тэгээд долгор сүрэн одоо багш маань одоо гэргийн л дээ. Нүрзэд тагсны гэргийн. Долгор сүрэн багш маань энэ алдааг засаж тэр юу дөрөвний эрдэсгийн алтан дээд үнний аялгау гэдэг тэр номыг нь гаргасан байна. Тэр нэг гар бичмлээрээ байдаг гэсэн. Амьд сүрүүнд Нүрзэд тагсан тархин цэжсэн тэр зүйлээ бичигт буулгаад энэ бичигт буулах үйл явц бол хамгийн багадаа 26 жилийнхэн нөрийг хөдөлмөр гэж байна. Тэгээд орчин цагийн монгол хэлний өнөөгийн бидний хэлж ярьж заншсан тэр яриа хэллэгт нь хувиргалт хийж, хөрвүүлт хийж байгаа юм л та тий. Гэтэ гадаад үг орчуулаагүй шүү дээ. Зүгээр монголынхаа тэр тухайн үед өгдөг тэр аялгауны л асуудал байгаа тийм ээ. Жишээлбэл нийгэм гэж байна, иргэн гэж байна гэдэг ч юм уу тий. Одоо эмгэн ч гэдэг юм тий. Ерөөс энэ зүйлсүүдийг хувиргаад тэгээд энэний утга учир гүн хааны тайллыг бас одоо тэр хүн тайлж одоо хүргэсэн байна. Гэхдээ анх бол тэр ном дээрс байгаа л да анх бол тэр хүмүүс 14 дэх өртөөлөгч чинь бол лигжин гэдэг мааран байсан байна. Тэгээд лигжин гэдэг маань Хөхнөхөөгийн 14 дэх үеийн өртөөлөгч жилч маань 15 дахь үеийн өртөөлөгч жилчээ яг сая түрүүн хэллээ
яг тэр замаар нь ингээд шалгуураар өөрийн одоо тэр тусгай тэр шалгуураар шалгагдаад тэгээд тэнд нь нүрзэд тагсан одоо тэнцэж тэгээд тэр одоо нүрзэд тагсныг баг багт нь балчраахаас нь хэлж хажуудаа бэлтгээд босруулаад тэгтээ тэр нөгөө цээжлүүлэх арга. Тэр эндээс нэг онцлог зүйл ажиглагддаг. Юу гэхээр аман яриа говьдаг гэдэг. Жишээлбэл одоо тэрийг бол илэрхийлдэг. Аман яриа бол говьдэр анх байснаас шал өөр болдог тийм ээ. Энэ бол зүгээр нэг тасалгаанд очиод нэгэн одоо хүн үг хэлээд буцахад эргээд өөр хүнээс тэрийг сонсоход шал өөр болдогтой адилхан. Тийм одоо хэцүү зүйл байдалтай. Манай өв боломжтой эндээс гайхамшигтай харагдаж байна. Тэрийг өөрчлөлтгүйгээр оюун санаанд бичдэг тийм ээ. Тэрийг ерөөсөө говьлгүйгээр яг байгаагаар нь хадгалуулж тэр мэдээллийг хадгалж шít. Тэгж хадгалуулж чаддаг тийм цээжлүүлэх жортой байна гэдэг нь өөрөө гайхамшигтай зүйл байна. Тэгэхээр энийг ч хөдөлж судалмаар тийм ээ. Ямар арга барил, ямар арга зүгээр, ямар жороор тэр амаар дамжуулж тэр хүүхдийн тэр оюун санаа уурдаж хизээч мартагдахгүйгээр хизээч говьхгүйгээр хадгалагдаж одоо үлдээдэг вэ гэж тийм уламжлуулж чадаж байна. Энэ өөр их гайхамшигтай санагдаад надад. За тэгээ тэр хүн өөрөө амьд сүрэн байхдаа яг тэр ном дээр байна л да. Тэр алтан дээд үнийн аялгаа алтан дээдгээр эдэр дээр байгаа. Баян асуудаг гэсэн гэж. Лижин баран бас 14 дэх. Би нэг яагаад зам тогтоох вэ? Ямар ч. Тэгэд хэлдэг гэсэн. Энийг чи миний одоо хүчтэй юм энийг хэлэх байх л та. Тэгээд энийг заавал утга учирыг чи тайлах гэж оролдох хэрэггүй. Яг байгаагаар нь цээжлэх. Байгаагаар нь одоо үйлдвэрлэх хэрэгтэй юм. Гэтэл нүрс тагсан гаргасан тухайн асуудал бас их олон янз яригддаг. Тэгээд гаргасан шалтгааны нэг шалтгаан юу гэхээр дараагийн 16 өртөөлөгч чинь тодроогүй байна гэсэн. Өртөөлөгч байхгүй учраас гэсэн байж болох юм. Тийм тодроогүй гэсэн үг шүү дээ. Тэр хүн 16 өртөөлөгчийг тодруулаад тэр нь яг тэр чигээр нь цааш нь одоо цаг хугацааны юм одоо уламжлаад юу тэгээд цааш илчийн өөрийг гүйцэтгэх явах нь шүү дээ. Гэтэл яг тэр гэтэл нь тэр 16 хүн тасарсан байна гэж. Нэгт сонин асуудал. Дээрэс нь нийтэд ил болох хэвээр цаг хугацааны тохиолдлуудыг тэнд бас одоо зарилгаар тэнд өөрхөн тэр нөгөө тогтоосон тэр сэжлүүлсэн тэр мэдээлэл нь өвсөл болж юм гүн хааны байгаад. Энэ бүх зүйл дээр тэр хүн дүнэлтээ хийсэн биз дээ. Тэгэхээр тэр дүнэлтийг одоо яг энэ одоо задрах нийтэд дэлгэгдэх тэр цаг бол болсон байна гэх. Тэгэд энэ төрийн өндөрлөгт тухайд яасан төрийн одоо өндөр дээд алган тушаалуудыг сахиулж байгаа төрийн түвшинэрт бүхэл Монгол улсын ерөнхий сайд нарт энэ их сурвалж хадлаар амьд сүрэн байхдаа хүргэж исэн байт юм байна. Харамсалтай тэрийг одоо ойлгоогүй юм уу да тий. Тэрийг одоо мдээгүй гэсэн. Тэгээд төрийн бодлогын үйл явц болж чадна. Төрийн бодлогот орч чадаагүй. Тэгэхээр биднэрт нэг юм байдаг л да. Одоо яг өнөөгийн нийгмийн хүмүүсийн итгэдэг нэг юм бол шинжлэх ухаан гэж. Тэгэхээр нуус тавчаа болол бид нэр бол их баримт бол их үндэс болгож бол хэрэгэлдэг тийм ээ. Бүх төвийн хичээл одоо нуус тавчаанаас гадаадад бол маш олон баримтууд байдаг л та тийм ээ. Тэгэхээр тэр баримтуудыг тав хүн судалж үзсэн байх. Дээр нь амар дамжчихсан гэхэлэр хүмүүс бас мэдээж хаалгах төрөл байгаа хэл та. За хэн нэг нь гайгүй сэрэг хонтой ингээд цогоо бичсэн юм шиг л янз янзаар ойлгож болох байх та. Тэгэхээр энийг үний юм гэдгийг л ойлгох гэдэг л та. Тэгэхээр нууц тавчаатай бусад их баримт түүхийн их баримтуудтай хэр нийлж байна. Дээрээс нь би түүхэн одоо сүүлийн үед их сүсэг бишрлээрээ ч юм уу ер нь хитгдэг болсон. Одоо бөө экстэйцтэйг уулзах тийм ээ. Тэгэхээр одоо жишээ нь таны дээдс одоо дээд сахиуснууд энэ талаар юу гэж айлдж байх юм. Энэ баримтууд ер нь хэр нийлж байгаа талаар яриул хүмүүст илүү их хэлбэр болов. Монголын нус товчоод бол өөрөө яг жинхэнэ их сурвалжаараа байгаа юу гэдэг төрт өөрийг эргэлзэлтэй байдаг. Яагаад тэгэхээр тэр нь юу гэхээр тэрийг хувиргах замдаа олон янзын өөрчлөлтүүдийг хийсэн. 4-5 удаагийн өөрчлөлтүүд хийсэн гэдэг яг тийм. Тэр өөрчлөлт болгон дээр жишээл одоо сайн нэг Монголын нус товчооны талаар Монгол телевизээр Монголын үндэсний орны нийтийн радио телевизээр нэг үндэсний усын хэмжээний нэг тэмцээн явуулж илээ шүү дээ. Тэгж яг тэнд бэлтгэжсэн залуучууд оюутнууд бас хэлжсэн байна. Бага номнууд нь өөрсдөө зөрөөд байна. Тэ монголоор ингээд хадмал орчуулга, орчин цагийн Монголын өрөөс Монголын нус товчооны бага тэр хэвлэгдсэн хэвлэлүүдийг олоод үзэхэд анх 1970 хэд оноос ахуулаад гарсан тэр ихүүдийг хооронд нь ингээд харьцуулахад хүртэл үг нь хүртэл өөр байна. Тэгэхээр яах вэ гэдэг хүртэл асуулт яригдсан. Энэ өнөөдөр тэмцээнд хүртэл аль ихийг нь одоо гаргаж тавих гээд байна гэдэг ч юм тий. Ингээ бүрийн гэж гаргаж. Тэгэхээр
их хүндрэлтэй гэдэг. Тэгэхээр яг бидний өвгдөөс энийг олж харсан юм. Юу олж харжээ гэж миний өвгдөөс дүгнэлт бууж идэв. Яг тэр нэгэнт ингээ говьж өөрчлөгдөх Монгол соёлоо хадгалахгүй алдах ийм аюул байгаа учраас тэрийг болохоор энд тусгасан мэл шарлах, улаах, харлах тэгээд шарлаж улааж харалсан нэг цогц одоо аюул зан хийлдэг үе. Гурван одоо дайн юм гээд энийг өөртөө судлах хэрэгтэй л дээ. Тэгээд энийг худлаа үнэн мэдээ гэвэл өнгөрсөнтэйгөө жишиж ёс заншил уламжлал үлгэр домог туйс гүн одоо тэр нэг тэр өгүүлбүүд тийм ээ одоо бидний ам зохиолууд бичгийн соёлоор яасан тэр юмуд байгаа шүү дээ. Тэр бүх зүйлүүдийг харьцуулт хийгээд сорогтон хатан долгоотой мөргөн багш энэ их сурвалжин дээр бүр яг хилээд ингээд харьцуулт хийх ёстой шүү гэдэг хэлсэн байна. Тэгээд тэн дундаас эргээд яхав гэхээр нөгөө нөхөлтүүд нь бий болно гэсэн. Жишээлбэл усан өмөр босоо орших 9 ухаан гэдэг тийм нэг задаргаа байна тийм ээ. Гэтэл усаа өмөрөн босоо оршихын тулд 9 ухаан байх хэрэгтэй гэдгийг ойлгочлоо. Алтан дэдүний аюулгаас бид. Тэгвэл энэ нь тэр их сурвалж дээр байна. Бас дүргэлт нөгөө задаргаанууд нэгдэх хэрэгтэй байна. Энэ чинь эв мод гэдэг шиг. Миний одоо тэр их сурвалжуудыг, тэр соёлуудыг, тэр үлгэр томогтоос бидний тэр нөгөө анзаарахгүй хажуугаар өнгөрдөг тэр бүх зүйлсүүдийг эргээд нэгтгэхэд одоо юу байх? Дүн шинжилгээ хийх юм маш одоо өргөн цар хүрээ те. Үйл ажиллагаа шаардлагатай. Бусад баримтуудтай бол нийлдэг юм байна. Нийлдэг, маш ихээр нийлдэг. Онгод тэнгэр дээдсүүд сахиус одоо юу гэж хэлж байгаа вэ? Яг тухайн үеийн болж исэн үйл явдлуудыг одоо дээдсүүд маань ярьдаг байгаа шүү дээ. Тэгэхээр алтан дэдүний айлгуудыг хэр нийлдэг вэ? Таны хувьд одоо. Ер нь бол дээдс маань ирсэн хүн болгонд түүхийг маш ихээр хүүрнэдэг. Тэгээд магадгүй сонирхсан хүмүүс түүх хариулмаар өөрсдөө ирээд хүүрнэд би одоо ингээд түүхийн талаар ярьсан түүхүүдийн талаар бол нэг их тэгж ил гаргаж ямааргүй нийлдэг. Гэхдээ бас нэг юм хэлэхэд дээдс маань одоо нөгөө сайн яаж уур сар гэж орчдөг болсон. Энэ хоёр нийлцэж нэг нь ирэлж өгч нөгөөх нь ирлэгдчихэж амьдрал үүсгэх шүү, амьдрал тогтно шүү гэж хэлдэг. Тийм болохоор дээдс маань болохоор өнөөх чихэн дээр одоо бидний хэлдэг чихэн дээр цэцэг ургуулах тийм маш ингээд дургу тийм хүндэлтэй итгэдэггүй нэг хэсэг байхад итгэдэг нэг хүмүүс байна. Тэр хүмүүсэд та нар итэг гэж хэлэхгүй итгэх үгүй чинь та нарын л дөө. Ямар ч байсан би та нарт нүдэнд чи харуулна, гарт чинь баригдуулна. Хий зүйл одоо бидний зарим хүмүүсийн үгүйсгээд идэг өнөх далд ертөнцийг ингээд нүдээр хаар. Ингээд гараараа мэдэр. Ингэснээ дараа та нар итгэх үгүй чи өөрсдөө чинь л мэддэг. Ер нь тийм дандаа бодит юм хүнд хийж чаддаг тийм юм. За тэгэхээр бас нэгэн завсарлах хугацаа болсон байна. Хүмүүстээ тодорхойлох ярилцлагын цаг маань үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор төрийн өндөр дээд номч тоол ухаатай мөргөн дээдсийн улаач хосож юмаа. За Чингисийн Монголын залуучуудын холбооны тэргүүн их хөлтөөр өргөд оролцож байгаа. Хэцүү хугацааны дараа ярилцлагаа үргэлжлүүлэх авчирээ.